танилцуулах бүтээгдэхүүн бол GoPros брендийн жимс ногоо ариутгах байна. Ер нь бол бид нар өдөр тутмын амьдралдаа хүнс жимсний ногоогоо угаагаад ариутгаад цэвэрлээд хэрэглэж байгаа гэдэг боловч ер нь бол химийн бортоогоор борцсон тэр болгон нэм бактери зүйлсүүдийг нь устгах чаддгүй байна. За тэгвэл энэхүү GoPros брендийн жимс ногоо ариутгах чинь гидроксил ионоор усыг баяжуулан жимс ногоог ариутгах чинь гэдэг бактерийг нь устгадаг. За мөн дан ганц жимс ногооноос гадна гэх юм бол далайн гаралтай бүтээгдэхүүнүүдээс гадна нүдний шил, үн идэлэгч бас ингээд ариутгадаг гэдгээрээ давуу талтай байгаа. Яагаад далайн гаралтай бүтээгдэхүүн гэж байгаа гэхээр далайн гаралтай бүтээгдэхүүнд нэм бактери маш их хуримтлагдсан байдаг гэж ярьдаг. Тэгвэл яг нөгөө махаа яг шууд усандаа игээл яг энэ ариутгахчаа хийчихнэ гэсэн. За битээр болохоор одоо яг та бүхэндээ яг бодит үр дүн туршилтыг харуулахын тулд яг энэ бүх бүтээгдэхүүнээ хэрэглэж харуулах гэж байна. За юу вэ гэхээр хоёулаа болохоор энийг угаацсан байгаа. Усан үзэн болон брокколигоо угаацсан байгаа. Тэгвэл яг энэ хөө бүтээгдэхүүнээ ашиглаад за яаж ариутгадаг гэдгийг бүгдээрээ харцгаая. Хэрэглэхэд бол ерөнхийдөө маш амархан байгаа. За энэ брокколигоо усандаа хийлээ. За энэ ариутгах бас энэ усан үзмээ бас хийчихье. Дотор нь хамтдана. Тэгээ хэрэглэхийн тулд ерөөсөн маш амархан энэ асаах товчон дээрээ дараал яг энэ дотроо өөрөө юм ён гэрэл нь асч байгаа. Тэгээд ингээд усандаа хийчихнэ. За одоо ингээ хийчээд нийтдээ хэдэн минут одоо ингээ хүлээх хэрэгтэй гэдэг лээ. Энэ нь болохоор яг шууд усандаа болон жимс ногоогоо хийчээд 5-аас 10 минут ажилдаг байгаа. За нэг цэнэглэлтээрээ гэх юм бол 20 удаа хүртэл цэнэглэж болдог давуу талтай байгаа. За одоо энэ маань өөрөө ингээд ажиллаад эхэлж байгаа. Яг ингээд харах юм бол энэ дотор нь болохоор ён гэрэл ингээд асцсан байгаа. Одоо ер нь яг нөгөө хүнсний ногоон дээрхтэй гадуурх нөгөө химийн борцсон, бордоо гэх мэтчлэн зүйлүүд байдаг шүү дээ, тий. Бордоонсаа гадна тэгэл эрэлтийн банзын гээл нээлдэг энэ цацсан. Тийм тэгээд тийм юмуд байдаг. Тэгвэл яг тэр болгоныг нь бүгдээр ингээд устгаа 99% устгадаг гэдгээрээ давуу талтай байгаа. Битээрээ одоо хийж байгаа туршилт маань маш гоё болж байна. Яг энэ бүтээгдэхүүнээ гэх юм бол усандаа хийцэн байгаа тохиолдолд хүнсний ногоо жимсээ хийчээд ингээд жоох ер нь хөдөлгөөд өгөх хэрэгтэй. Тэгэх юм бол энэ нь бүр илүү хөвөлчлэн. Тэгээд та бүхэнсээ харсан байх. Дээрээсээ болохоор ингээд битээр бас харагдаад байна л та нөгөө нэг усаа одоо ингээд цэвэршүүлээд яг эдрийнхаа ингээд устгаад байж байгаа нь болохоор яг энэ дээвэр ингээд харагдаж байна. Тэгээд ингээд хөдөлгөөд өгөх юм бол энэхүү бүтээгдэхүүн бүр илүү их сайн ажиллаад усаа ариутгаад нэм бактериас нь салгаж байгаа гэсэн үг шүү. За тэгвэл бас энэ нэг төхөөрөмж бас нэг давуу талаа дурдах юм бол 100% усны хамгаалалттай төхөөрөмж байгаа. Энэ төхөөрөмж маань. За тэгээд энэ бол цэнгэлдэг суурь байгаа. Суурин дээрээ тогтоолоо энэхүү USB залгуураа залгаад за тэгээд цэнгэлэх боломжтой. Тэгэнгүүтээ нэг бүтэн цэнгэлтээрээ энэхүү төхөөрөмж маань нийтдээ 20 удаа ингээ жимс ногоог ариутгах юм бүрэн боломжтой. За мөн уг төхөөрөмжөө 3 литр усанд хийгээд тэгээ бас бүтээгдэхүүнүүдэд хийж ариутгахаас гадна 40 градусаас дээш температурын ус хийж болохгүй гэдгийг бас үзэгчдэд бас анхааруулж байна. За битээрээ ариутгасан брокколи маань бүтээгдэхүүн маань одоо яг ингээ болцсон байна. Одоо ингээ харьцуулаад харах юм бол тий харагдаж байгаа байх. Энэ нь ариутгасан, энэ нь болохоор ариутгаагүй. Битээр гэхдээ ер нь сая бол нэх удсангүй те удаагүй жоохон байж байгаа л авсан. Гэхдээ яг нөгөө нэг зориултаар нь 5-аас 10 минут байх юм бол энэ брокколи нь бүр ингээд гоё өнгөнсөө сэргээд яг нөгөө нэг гаднах юм үрлүүр ингээд харагдах байх. Яг энэ нь болохоор яг ингээд ийм бүрхүүлтэй юм шиг байгаад байгаа. Энэ болохоор энэ дээр ингээд байхгүй. Тийм байна. Яг ингээд сайн харах юм бол ариутгаагүй нь яг ингээд илүү ногоон өнгөн юу гэх юм те одоо арай л сэрэгцэн байна. За энэ болохоор ингээ усан үзэм. Гэхдээ түрүү нэвтрүүлгийнхаа одоо яг түрүү яг эхлэхэд хэлсэнчлэн энийг угаасан те хүмүүс шууд ингээ угаагаад шууд хэрэглэждэг. Тэгвэл яг энэ болохоор яг ариутгацсан байгаа. Ингээ харьцуулаад харах юм бол
Ер нь бол яг тийм шин юм шиг харагдаж байгаа. Тэгээд бас яг ингэж хэрэглэхийн гол онцлог нь юу вэ гэх юм бол хүнс жимс ногооны бас яг юм шин байгаа шинж чанарыг бас ингээд удаан барьж хадгалдаг гэдэм байлээ. Тэгээд за ногоон өнгийнхаа усан үзмний хувьд гэх юм бол яг энэ нь болохоор ингээд гадуур нэг юм байгаад байгаа ч тий. Тэгсэн чинь энэ дээр нь болохоор ингээд байхгүй алга болцсон байна. За яг энэ Cupros брендийн жимс ногоо ариутгач нь гэх юм бол өний хувьд 55 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Та бүхэн 7728 тэг дугаарлуу холбогдоод захиалгаа өгөөрэй. Cupros брендийн жимс ногоо ариутгагч нь гидроксил ионоор усыг баяжуулан 99% бактерийг устгаж ариутгана. Жимс ногооны химийн бодис нэм бактерийг устгахаас гадна далайн гаралтай бүтээгдэхүүн, мах болон үнэт эдлэгч хүртэл цэвэршүүлж ариутгадаг гэдгээрээ онцлогтой. Ажиллуулж явах хугацаанд ариутгах бүтээгдэхүүнүүдийг хэд хэдэн удаа дээш доош хутхан эргэлдүүлнэ. Ариутгагч дотор юм орсон тохиолдолд нар буруу эргүүлээд цэвэрлэнэ. Албан ёсны борлуулагч Асар Шоп.